Мэдээ үргэлжлэж байна. Гэртээ ганцаараа байсан 11 настай хүүг ангийнхны хүүхдийн аав хүүхэд зогссон гэх шалтгаанаар гэртэн дайрч орон зоджээ. За улмаар хүүгийн хамраас цус гарч өмдөндөө шээсэн байдалтай үлдсэн байна. Энэ мэд хүүхэд хооронд үүссэн маргаанд томчууд оролцож насанд хүрээгүй хүүхдэд хүчирхийлэл үзүүлж байгаа тохиолдол нийгэмд удаа дараа гарч байгаад анхаарах цаг нэгэнт иржээ. Өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 26-нд 115 дугаар сургуулийн 5-г ангийн сурагч Т нар хичээлээ тараад явж байхдаа зөрчилдсөн асуудал үүсчээ. За их сурвалжийн мэдээлснээр сурагч Т-г эмзэг байдлаар нь шогилсон тул эмийг цогсон байна. Тус сурагчид нэг байранд амьдардаг тул сурагч аавдаа хэлж тэд хамтдаа сурагч Т-гийн гэрт очсноор тус хэрэг явдал болжээ. За тэгтэл тэр эцэг бол орж ирээд манай хүүхдийг зодсон байна гэд манай одоо эгчийн бандыг алгадаад тэгээд пэцтан ахуу гаранд дуудаад ингээд яваад гисэн баг. 2 3 алгадаад. За би бол яг тухайн процессны төгөөнд 2 алгадсан л гэж байгаа. За тэгээд нөгөө хүүхд чинь өмдөндөө шээгээд за хил амаар доромжлоод 2 алгадаад за тэр хооронд тэр хүүхд чинь гэртээ ганцаар байгаа хүүхд чинь шокнд орно шүү дээ. Ингээд сандарчж байгаа шүү дээ. Тэгээд эн чинь нэг өсөндөө бол айлган сүрдүүлэлт. Энэ бол дарамт, цэвэр дарамт. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс сурагч эмийн ээжтэй холбогдсон юм. Тэрээр тайлбарлахдаа тухайн өдөр зураг төслийн хичээл орсон тул хүүхэд нь хацар дээрээ ягаан будаг болсон байжээ. За ингээд гэртээ орж ирэхэд аав нь улаатал цохиулсан байна гэж эндүрч хүүхдээ өмөрсөн урандаа сурагч Т-гийн гэрт очсон гэлээ. Цагтанд амар гэмшил ялгүй яг мэдээж төгөлсөн хүн юу чинч одоо дургуутаж уурн хөрлгүй яг тэрэндээ бол бид нэр гүний ойлгож байгаа л гэдэг бас маш их санаа зовж гэмшиж байгаа. Яг төрөгдөд жоохон тэгсэн амар буруу болцсон. Яг мэдээж тоснод гэж төгчөхгүй гэсэн чинь айгүй тэр удаан дөрслөг үлгэж хэлсэн юм юу исэн юм хайшин нэг юу гэдэг усан будгаар нүүр амын хоц моцсон захмах амар болцсон тус гэж хэлчихгүй. Бид мэдээллийн мөрөөр сургуулийн ажилчид энэ асуудалд хэрхэн анхаарч ямар арга хэмжээ авч байгааг тодруулахад за тэр өдөр бол 2 хүүхдийн хооронд ямар нэгэн маргаангүй байсан. За хичээлээ тараад явах хооронд ардаасаа очиж жоохон шогилсон юм байлээ. Шоглоод нөгөөдгтгээд жоохон аавгүй гээд нөгөө хүүхд маань шоглохоор нь уурлаад тэр хүүхд маань алгацсан юм л тийм ээж аав надад мэдээлсэн. За нөгөө мөнх тулга гэдэг байгаа хүүхдийн хувьд жоохон тийм хөдөлгөөнтэй хүүхэд ер нь бол би нодлон жил бас нэлээд хөдөлгөөнтэй байхаар сэтгэл зүйчтэйгээ уулзуулаад арга хэмжээ авчирсан. Ээжтэй нь бас хамт уулзуулаад ер нь бол танаа хүүхд ийм байх шүү гэд ээжтэй би ер нь байнга ер нь ярилцдаг. За хүүхдийн нөгөө айдастай холбоотой асуудлаар ерөөд бол нийгмийн ажилтан болон сэтгэл зүйчнэр бол шатраатай арга хэмжээ авч одоо нөгөө хүүхдтэй ямар асуудлыг нөгөө тэр айдас үүссэн тохиолдолд тэрийг яаж давж туулж гарах вэ гэдгийг амарчсан арга хэмжээ авч ажиллана. Яг одоо манай дүүгийн хувьд бол ганцаараа одоо гэрт үлдэж чадах байлцсан. Одоо имэн ажилласаа гараад өчигдөр би очиж уулзсан. Тэгээ одоо ажилласаа гарахаас одоо ээж нь одоо энэ хүүхд чинь ганцаараа байж чадах болчихж байгаа байхгүй. Тэгэл хаалгууд тогшохоор тип тап гээл. Одоо ингэ сэтгэл зүйдний юм байгаа байхгүй. А хүүхэд харахад намайг ингээ ороод ирэхэд намайг хараад тэр хүүхэд яасан минь юу болов гэхэд зүгээр болсон процессыг асуудал шууд уйлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхэд сэтгэл зүйдний юм байна гэсэн үг. Тус хэрэг явдлаас үүдэж нэг хүүхэд бие сэтгэл зүйгээр хохирч нөгөө хүүхэд насан туршийн буруу үлгэрлэл авч үлдэж байгаа нь харамсалтай. Сургуулийн орчинд хүүхдүүд хоорондоо үл ойлголцох, зөрчилдөх тохиолдол гарч байдаг. За гэвч энэ мэтээр томчууд хүчирхийллийн замаар оролцох нь эрүүл биш үзэгдэл юм а. Иймд хэрэг таны хүүхэд сургууль дээрээ хин нэгэн сурагчтай зөрчилдсөн тохиолдолд сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйчид хандаж асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэхийг зөвлөе.